Дараагийн мэдээ. За Прус центрийн инженер техникийн ажилтнуудын ур чадварыг сойрсон бүтээлч сэтгэлгээ мэргэжлийн хариуцлагыг үнэлсэн ур чадвар 2025 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдэд тодрууллаа. Энэ тэмцээнд үйлчлүүлэгч нарт шуурхай чанартай үйлчлэгийг хүргэж ажилтнуудаа чадахжуулах зорилготой юм. Бүтэн хагас жилийн турш ур чадвар оюун ухаан хүч хөдөлмөрөд дайчлан бэлтгэгдсэн энэхүү тэмцээнд Прус центрийн 11 салбарын 200 гаруй инженер техникийн ажилтнууд оролцож нийтдээ 131 сая төгрөгийн шагналын сантаагаар 3 үе өрсөлдсөн байна. Нийт инженер, механик, засварчдынхаа ур чадвар бас чанарыг дэвшлүүлэхийн тулд жил бүр зохион байгуулдаг байгаа. За тэгээ манайх энэ жил бас ISO 9001 45 мянганыг чанарын нэгдсэн менежментийн тогтолцооныхоо гишгэлгийг хүлээж авсан байгаа. Тэгээ энэ хүрээндээ ч гэсэн бид нэр үйлчлүүлэгчдээс чанартай үйлчлэгээ бас сэтгэл ханамжтай үйлчлэгийг үзүүлэхийн төлөө зорж ажиллаж байна. Гүйцэтгэл болон цагаар нь үнэлгээ хийгээд явж байна. Ур чадвар болон үнэлгээнд бол ерөөдөө нөгөө засварчдын ур чадвар үнэлгээ бол маш өндөр байна. Уралдааны бүтцийг 1-р шат, 2-р шат, 3-р шат буюу хамгийн сүүлийн шатанд ажил гүйцэтгэх бодит чадварын шалгалтаар эхний шатнаас 60 оролцогч, 2-р шатнаас 30 оролцогч, дараагийн шатанд шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн 3 оролцогчоос топ эхний 10 байрыг тодруулсан байна. Шилдэг ажилтан 5-аас 20 сая төгрөгийн шагнал авч 1-р байранд орсон ажилтан 20 сая төгрөгөөр шагнууллаа. Манай механик засварчдын ур чадвар нь илүү дээшилж жидээс жид өсөнд дэвжих боломжийг бид нар олж байна л гэсэн үг. Тэгэхгүй бол бид нар өөрөөр энэ залуучуудыг тийм ээ хөгжихэд өөрөө тусламжийг яаж өгөх вэ гэдгийг энэ дээр байж байгаа байхгүй. Автомашины төв гал хамгаалагчдаа гал хамгаалагчийг солих минутыг бид нар юу хийж байна гэсэн утгаарчилж гаргаж байна гэсэн үг. Үйлчлүүлэгчийн машин дээр хэдэн минутын хугацаанд солих боломжтой байна гэдгийг энэ уралдааныхаа талбараар бид нар өөрсдөө хэмжигдэн гаргаж байна гэсэн. Мөн энэ жилийн онцлог үйл явдал нь анх удаа шилдэг ментор инженерүүдийг тодруулсан бөгөөд тус бүрт нь 5-аас 10 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Тэмцээний үеэр оролцогчдын онлын мэдлэг болон бодит гүйцэтгэл, харилцаа, хурд, бүтээлч байдлыг харгалзан үнэлж, мэргэжлийн өндөр шалгуур тавьж шилдэгүүдэд тодруулснаар Прус центрийн ур чадвар 2025 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.